Сайн байцгаана уу? Руна ТV суугатаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд зориулаад Нью Зеландад гарсан нэгэн солонгос аялагчид тохиолдсон эмгэнэлтэй явдлын талаар ярих гээд бэлтлээ. 2000-аад оны ихээр Өмнөд Солонгост 20-оос 30 насны залуусын дунд гадаад руу үүргэвчтэй аяллаар явах давлгаа хүчтэй давлгаалж эхэлсэн. Үүний цаад шалтгааныг нь харах юм бол 1990-ад оны сүүлчээр хямд өртөгтэй агаарын тээврийн компаниуд гарч ирж тасалбарын үнэнүүд аажмаар буурсан. Өмнө нь гадаадд аялна гэх юм бол баячууд л аялдаг. Энэ бол баячуудын л боломж гэж ойлгодог байсан. Энэ үеэс олон боломжууд харин нээгдэж эхэлсэн. 2001 онд Инчон нисэх буудал нээгдэж, нислэгийн сүлжээ тэлж хүртээмж нь сайжирсан. Үүн дээр нэмээд Австрали, Канадын Working Holiday хөтөлбөрүүд мод болж аяллыг зөвхөн зугаа биш очиод тэнд ажил хийж хэл суран хослуулах боломжтой юм байна гэдэг хаалгууд нээгдэж эхэлсэн. Үүгээр зогсохгүй урт хугацааны оршин суух, цагаачлах боломжууд ч гэсэн маш ихээр нээгдэж эхэлсэн. 2003 оны 2 дугаар сард Бусан хотын их сургуулийн эдийн засгийн ангид сурч байсан 24 настай Ким Жэ Хён гэдэг залуу үеийнхээ урсгалыг даган ганцаараа Нью Зеланд руу 10 сарын үргэвчтэй аялал явахаар төлөвлөдөг. Тэр шин соёл үзэж оройн ажил хийн зардлаа нөхөөд англи хэлээ сайжруулах бодолтой байсан. Аяллаа эхний сарууд бол маш амжилттай 7 сарын турш аялан эрх чөлөөг мэдэрч авсан. 9-р сарын 7-нд гэр бүлийнхэн найзууд руугаа имэйл явуулж өшөө их соёл судалж англи хэлээ бүр илүү сайжруулах хүртлээр энд байхаар шийдлээ гэж бичсэн. Мөн мэйлэндээ гэр ихнийгээ маш их санаж байна. Мөрөөдлөө биелүүлж байгаад буцна. Дараа уулзъя гэж бичсэн. Гэвч тэгээд удалгүй Ким Жэ Хён өмнөд арал руу хөдөлсөн ч гэсэн түүнээс ахиж мэйл ирээгүй. Гэрийнхэн нь бол түүнийг завгүй явж байхаа гэж бодож исэн боловч бүхэл бүтэн 3 сарын турш Ким Жэ Хёноос ямар ч дуудлага ирээгүй. Харин 12 дугаар сарын 4-нд эх орондоо ирэх ёстой уг нь бол байсан боловч тэр өдөр ч гэсэн ирээгүй. 2003 он нь өнөөгийнх шиг чатны аппликейшнууд хөгжөөгүй бий болоогүй байсан үеэсэн. Тиймээс гадаадаас холбоо барихын тулд бол үнэтэй карт аваад олон улсын дуудлага хийх эсвэл интернет кафе олоод тэндээ очиж суужгаад мэйл бичиж холбоо барих ийм л боломжууд байсан. Тийм учраас гэрийнхэнтэйгээ холбогдохын тулд тэр ихэвчлэн интернет кафе орж мэйл бичдэг байсан. Үүнийг нь гэрийнхэн сайн мэддэг байсан болохоор хэсэг хугацаанд холбоо тасрахт нь бол гайхаагүй. Гэвч бүр хэдэн сараар мэйл хүлээж авахгүй мөн мэйлэнд нь ямар ч хариу ирэхгүй байсанд бол маш их гайхаж исэн. Хаана байгааг нь яаж холбоо барихаач гэсэн тэд нар юусоо мэдэхгүй аргаа олж чадахгүй байсан. Ягаад гэвэл хүүн ганцаараа үргэвчтэй аялал хийхээр явсан учраас. Ингээд гэрийнхэн нь бол зүгээр түүнийг эсэм минь амар тайван ирээсэй л гэж залбирхаас өөр арга байгаагүй. Ингэж залбирсаар 5 сар өнгөрсөн. 2004 оны 5 дугаар сард ар гэр нь эцэст нь цагдаагаас тусламж хүсгээр шийдсэн. Гадаад хэргийн яам Нью Зеланд элчин сайдын ямаар дамжин албан ёсны алга болсны мэдэгдэл бас өгсөн. Мөн өмнөд аралдах нээлсэн бүсийн цагдаа нар ч гэсэн мөрдлөгөө эхлүүлсэн. Түүний аяллаа мөрийг нь мөшгөхөд хойд аралдах Окленд, Веллингтоноос завиар Пиктон гэдэг газар руу хүрээд дараа нь хич хайкинг буюу гараа өргөөд нөгөө явж байгаа унаанд дайгдаж суусан гэдэг хүртэл нотлохоо баримтыг олж чадсан. Тэр нээлсэнд Allen's Place гэдэг нэртэй үүргэвчтэй аялагчдад зориулсан нам гүн буудалд бууж хөвчлэн дугуй унан хоттой танилцдаг байсан нь мөн илэрсэн. Тухайн үед нээлсэнд жижиг солонгосчуудын нийгэмлэг 20 эдэн айл бүртгүүлчихсэн байсан нь ажлын боломж хайхад арай амар байсан. Тэгээ тэр нутгийн нэгэн фермд тэндээс ажлын байр олоод түр ажиллан зардлаа нөхөж байсан нь мөн илэрсэн. Нээлсэнд ирснээс 20 гаруй хоногийн дараа буюу 9-р сарын 29-нд түүний картаараа төлбөр хийсэн сүүлийн улмөр илэрсэн. Нээлснаас баруун урагшаа 200 км-ийн зайтай далайн эргийн Уэйтспорт хотын нэгэн кафед карта уншуулсан байсан. Энэ гүйлгээнээс хойш бол түүний карта уншуулсан ямар ч тийм улмөр гарч ирээгүй. Цагдаа нар бодохдоо энд ажил хийж хэл сурахаар ирсэн болтой гэж үзсэн. Учир нь тухайн бүс нутаг нь байгаль сайтаагаас гадна хөдөө аж ахуйн улирлын ажлууд элбэг үргэвчтэй аялагчдад тохиромжтой газар байсан. Мөрдлөг Нельсон Вестпортын хооронд нийт
бүсэд тэлж 20-од насны Аз царайтай залууг харсан айл өрх хүн байна уу гэж тосгодуудаар яван хүмүүсээс асууж эхэлсэн. Тэр үед бол өнөөгийнх шиг өргөн цар хүрээтэй CCTV хар хайрцаг ховор байсан болохоор хүмүүсийн дурсамжинд найзахаас өөр арга байгаагүй. Ингээд хідэн сар үргэлжилсэн ч гэсэндээ ямар ч гэрч гарч ирээгүй, мөн хугацаа уртсах тусам мөрдлөг удаашарч эхлэн үүнээс хойш бүр 5 жилийн хугацаа өнгөрсөн. 2008 оны 5 дугаар сарын 23-нд нээлсний цагдаа нар хэрэг мөрдөн шалгах ажлаа дахин сэргээхээр болсон. Тэгээд энэ тосгонд Аз төрхт хүн ховор тул гэрч гарч ирнэ гэж найдаж байсан. Ингээд хэргийг сэргээснээс 20 хэд хоногийн дараа буюу 6 дугаар сарын 10-нд цагдаад 2 ширхэг хинээс ирсэн нь тодорхойгүй захидал ирсэн. Захидлын нарийн агуулгыг гэрчийг хамгаалах үүднээс нийтэд дэлгээгүй ч гэсэндээ дотор нь бол нэлээд мэдээллүүд байсан. Захиан дээр Чарльстон орчмын ойд цогцсыг нууж улсан тухай мөн 3 сэжигтний нэр бичигдсэн байсан. Ингээд цагдаа нар болохоор битсэн тэр газраар нь хайгуул хийсэн боловч цогцос бол олдоогүй. Гэвч удалгүй захидалд дурдгдсан байсан 3 хүнийг бол саатуулсан. Тэд бол Нээлсэн орчмоор загсчлахаар ажилладаг 28 настай Шеннон Брент, 31 настай Хейден Маккези, мөн 29 настай гэх хүн байсан. Энэ хүний нэр бол зарлагдаагүй. Энэ гурван хувьд бол гуруулаад би биш нөгөө хоёр гэд яг нөгөө хоёр хүн рүүгээ чигчээсээ гуруулаа бол хийгээгүй гэж хэлэхгүй байсан. Шүүх хуралд өгөх үед байдал огцом өөрчлөгдсөн. Цагдаагийн шан харамж хөнгөлөлт санал болгосон ятгалганд автсан Шеннон бүхнийг хүлээж гол буруутан нь Хейден гэж хэлсэн. Цагдаа нар энэ мэдүүлгийг Хейденд шахалт үзүүлэхэд эсрэгээр нь бүгдийг Шеннон хийсэн гэж мэдүүлэг өгч эхэлсэн. Тэгвэл чи энэ хэргийг Шеннон хийсэн гэд яаж нотлох вэ гэсэн чинь цогцос булдагдсан байгаа яг тэр байршлыг бол зааж өгсөн байгаа. Чарльстоны орчмын төр зогсоол ой шугуй бүхий жалгын ам байсан. Гэвч үйл явдал бол өвлийн дунд болж исэн хөрс хөлдсөн тул ухах боломжгүй байсан. Ингээд хэд хоног хүлээж газар зөөлрмөгц газрыг ухаж тэндээс цогцос гарч ирсэн. Шинжилгээгээр бол тэр хүн нь 20-од настай Аз эрэгтэй буюу Өмнөд Солонгосын иргэн Ким Жэ Хён мөн болох нь тогтоогдсон. За Шеннон буюу хэрэгтний тухай ярихад эцэг эх нь эрт салж ээжийнхээ гар дээр өссөн. Тэгээ ер нь бол эрүүл бус орчинд хүмүүжсэн. Ээж Морин Кэри нэртэй гэмт хүлэглэлийн толгойлогч эртээ хамтран амьдрах болж гэртээ мансууруулах бодис биеийн үнэлтийн 8-аг хийдэг байсан. Шеннон хідэнтэй гэрийн буланд нуугдаж өдөр хоногийн өнгөрөөдөг байсан. 18 наснда найзынхаа хүзүүнд хутга тулгасан хэрэгт шүүхээс 12 сарын ял авч дараа нь олон хэрэгт бас хутгалдчихсан. Европ гаралтай цагаан арьснуудыг ер нь бол өргөмжлөж бодон арьс өнгөтэй хүмүүсийг бол үл хүндэтгэн хүчирхийлэл үйлдэх нь илбэг болсон. Жишээ нь 1997 онд тус бүлгийнхэн Вестфордын жочид бууд нэгэн гэрийг хувцсыг нь тайлж гол руу шидэж живүүлж алсан аимшигтай хэрэг гарч исэн. Шеннон 2004 онд паркт 2 дорн зүгийн залууг бас зодж исэн. Хейден мөн адил бүлгийн гишүүн бөгөөд 1999 онд нэгэн гей эрийг боомлж хөнөөсөн хэрэгт 2004 онд цогцос илэрхэд баригдаж 21 жилийн тэнсэнгүй бүх насаар шийтгэгдсэн ялыг бас авч исэн байгаа. Тэгээ Шеннон Хейден нар болохоор Ким Жэ Хёныг алсан гэдгээ бол хүлээсэн. Гэхдээ яагаад алсан гэдгээ бол яг хэлэхгүй байсан. Түүний 8 насны хөнөөсөн он сар өдрөөч гэсэн сайн санахгүй байсан. Ерөнхийдөө болохоор эдгээр өмнө зүг рүү машинаар ингэ явж исэн чинь замын хажууд дайрдах гад Ким Жэ Хён гараа өргөсөн байгаа. Тэнгүүд нөгөөдөл чи хараад Аз хэрэгтэй байна. Хэдүүлээ суулгах чи гэд машиндаа суулгаж явж байгаа хугацаанд бол маш найрсаг байсан. Тэгээд арын суудалтаа бол Кимийг суулгасан байгаа. Хейден машина жолоодоод гүүрийн ойролцоо эзгүй шахам газар төр зогсоод энд түр амрыгээ буусан. Хэсэг холдож агаад Шеннон Хейден хоёр зал зохиож Кимийг машин эвдэрч шиг боллоо чи туслаад өгөөч гэж машинаас буугаад ирмэгцэн хоолойг нь боож түүний 8 насыг хөнөөсөн байгаа. Ингэснийхээ дараа болохоор түүний цогцыг бутсөөгн дотор нуугаад Кимийн бидээ авч явсан бэлэн мөнгө хувцас камер ном гэх зэрэг зүйлсүүдийг нь өөртөө аваад өөрсдийнхөө хувцсыг бол шатаас. Тэгээ түүнийг орхиж авсныхаа дараа болохоор маргааш нь дахиж ирээд нүх ухаж бүрэн гүйцэд Кимийн цогцыг бол газарт булсан. Тэнд бол ямар ч гэрч байгаагүй, уул мөрч гэсэн ерөөсөө үлддэггүй байгаа. 2009 он буюу хэрэг гарснаас 6 жилийн дараа шүүх хурал болсон. Тэгээ шүүх хурал дээр болохоор арьс өнгөөр ялгуурлах үзлээс болсон аллага гэж үзээд түүнд бол бүх насаар нь 20 ялыг оноосон байгаа. За тэгээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань болохоор маш харамсалтай.
Аз гэдгээсээ болоод зүгээр л гудамжинд явж байгаад Америк залуучуудад амь насаа хөнөөлгсөн маш харамсалтай хэрэг. Энд хэрэгтүүдийн хувьд бол бүр ямар ч гимсэн сэтгэл байхгүйсэн, зүгээр өөрсдийгөө цагаан арьстай хүмүүс гэдгээрээ маш их бахархдаг. Манай бүлэг бол цагаан арьстай хүмүүсийн бүлэг гэх мэтчлэн шүүх хурал дээр бол үнэхээр танаанд оромгүй тийм аимшигтай үгсүүдийг ярьж исэн. Шүүх хурал дээр бол Ким Жэ Ёны ээж оролцсон, мөн гэрийнхэн ч гэсэн оролцсон. Тэгээ ээж нь бол бүр маш олон удаа ухаан алдаж унаад хүмүүсийн гимшгүй байгааг царайг харахтаа бол бүр үнэхээр хэцүү байсан. За тэгээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж гин. Тэгээ та бүхэн энэ хэргийг сонсоод бас өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За тэгээ хэрвээ та бүхэн сууг дээрээ subscribe болон like дарж амжаагүй байгаа бол subscribe, like дараад суугаад дэмжээрэй. За ингээ өнөөдөр ч гэсэндээ миний дуг бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.